Сайн байцгаана хүүхдүүдээ. ТV хичээлээр уулзж байгаадаа таатай байна. Хичээл эхлэхээс өмнө аюулгүй ажиллагааныхаа дүрмтэй танилцгаая. За нэгдүгээрт нь биеийн тамирын хувцас өмсөж хэвшээрэй. Хоёрдугаар нь дамжуулах залах шидэх үйлдэлийг хийхгүй байгаарай. Гуравт нь бие алаалтын дасгалыг заавал хийж хэвшээрэй. Дөрөвт нь өөртөө зайгаа гаргаж даслая. Тавдугаарт нь бөмбөгтэй дасгал хийхээр бол гэр бүлийнхээ гишүүдийн тусалцааг аваарай. Ингээд бие алаалтаа хийцгээе, дагаад хийцгээгээрэй. За өнөөдрийн хичээлийн сэдв нь хөлийн ажиллагаа буюу эргэлтийг үзнэ. Эргэлтийг тоглогч нь эзэмшиж байгаа бөмбөгөө нуух, түрмийн хамгаалалаас молтрох зорилгоор байрандаа буюу хөдөлгөөний дундаа эргэлтийг хийдэг. Эргэлтийн явцад биеийн жингээ аль нэг хөл дээрээ шилжүүлэх бөгөөд энэ хөлийг тулгуур хөл гэж нэрлэнэ. За эргэлтийг болохоор эргэлтийг тоглолтын дунд хэрхэн үр ашигтай ашиглаж болдог вэ гэдгийг энэхүү зурган дээрээс харуулж байна. Мөн хичээлийнхээ төсөлд та бүдээ 3-3 сагсан бөмбөгийн дүрмээс та бүгд танилцуулж байна. За дасгал нэг контактаа зогсолтоос эргэлтийг үүсгэх. Нэг контакт гэдэг маань хоёр хөл зэрэг буухыг хэлнэ. Энэ дээрээс болохоор хоёр хөл зэрэг буухыг хэлнэ. За энэ дээрээс буулаа. Энэ дээрээс аль хөл тулгуур болохыг тамирч маань өөрөө нэг контактаа энэ дээрээс давуу талтай байгаа. За энэ дээрээс хэлээ урагшаага эргэлт. За хөлөө солио баруун хөл дээрээ тулгуур хөлийг авч ирье. За энэ дээрээс одоо арагшаага хойдлороо эргэнэ. За зүүн хөлийгөө тулгуур хөл болгож аргалруугаа эргэнэ. За одоо хоёр контакт дасгал хоёр контактаа зогсолтоос эргэлтийг үүсгэх. За энэ дээрээс бөмбөгөө хүлээж авлаа зогслоо. Төрүүл зүүн хөл маань газарт бууж байгаа болохоор зүүн хөл маань тулгуур хөл болж эхэлнэ. За энэ дээрээс дөрвөлээ. Нэрээс. За муу хаашаа эргэн. За дасгал 3. За дасгал 3 маань болохоор хөдөлгөөний дундаас одоо эргэлтийг хийнэ. Тэрс бөмбөгөөр зогслоо. Энэ дээрээс эргэллээ. Тийшээ. За энэ дээрээс муу адил одоо хаашаа эргээд энэ дээрээс эргэлээ. Хаашаа эргэлээ. Өнөөдрийн хичээлээр сагсан бөмбөгийн эргэлтийг хамтдаа эзгэлээ. Хамт байсан хүүхдүүдэд баярлалаа. Баяртай.